За хүн одоо төрсэн цагаасаа эхлээд өөрөөсөө ингээд асуудаг те. За би энэ хороод юу хийх ёстой юм болоо? Миний зорилго юу юм бэ? Би яг ямар хүн юм бэ гэд нэг асуултууд төрдөг штэ те. За магадгүй энэ асуулт 10 жилийн хүүхдүүдэд эсвэл одоо 40-50 настай хүнд ч төрж байж болно те. За би одоо яг юу их вэ? Миний зорилго юу вэ? Тэ? Би яах гэж амьдарч байна? Миний амьдралын үнц нь одоо жинхэнэ зорилго юу юм бэ? Би юу хийх ёстой юм болоо? Би хийн юм болоо гэдэг өөрийгөө амар өөрийнх нь гүн рүү аявих асуултууд зарим үед аявих гарч ирдэг те. Энэ амьдралын утга учир чи юу юм бэ гэх мэттэй. За тэгвэл энэ асуултанд хариулахын тулд ямар арга ашиглах боломжтой вэ гэхээр за энэ ертөнц дэлхий бол ерөн хүн гэдэг бол сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. За тэгвэл хүн бол угаасаа нэг нэгэндээ тусалж одоо хүн чинь нийгмийн амьтан байхгүй юу? За бусад амьтнууд бол адгуусууд бол за зарим нь ингээд сүргээрээ амьдардаг ч гэсэндээ зарим амьтууд ганц ганцаараа амьдраад ганц ганцаараа ангаа хийгээд ингээд үрдлээ ингээд аваад өсгөөд ингээд явдаг те. Хүний хувьд болохоор ерөөсөө зөвхөн амаараа ингэх ямарч боломжгүй. Хүн бол амьдрах одоо тэр олон жилийн хугацаанд тэсэж гарч те олноор ингэж үржиж ирсэн гол нууц гол шалтгаан нь бол мэдээж ингээ баг багаараа олуулаа хамтаараа ингэж нийлж амьдарч ирсэн учраас энэ дэлхийн ертөнцийн ингэж одоо үржиж олуулаа болж ингэж дэлхийн ертөнцийн юм сайхан ингэж хөгжиж ирсэн байна те. За тэгэхээр хүний ер нь амьдрах амин сүнстэй угаасаа хэрэгцээ бол нийгмийн хэрэгцээ байдаг. За тэгээд хүн бол угаасаа сэтгэлийн амьтан бусдтайгаа энерги сэтгэл юугаа ингээ хуваалцж иж сэтгэлийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр эрүүл амьд ахын амьдралын ахын хувьд ч тэр ингэж нэг нэгнтэй хуваалцж иж нэг нь одоо нэгэнд нь хоол хүнс байвал тэрийг хувцастай нэгэндээ өгөөд хувцастай нэг нь нөгөө хүндээ одоо хувцаа өгөөд хоол хүнс авах ч юм уу те. Ерөнхийдөө бол нэг тийгж хоорондын одоо нөгөө нэг солилцоон дээр ингэж амьдарч байгаа штэ. За ерөнхийдөө бол нэг тийм миний одоо гол хэлэх гээд байгаа санаа бол хүн ерөнхийдөө бусдаа ингэж чадхаа байгаагаа ингэж тусалж өгж ингэж яадаг юм аа. Амьдрдаг юм аа. За тэгснээр хүн энэ орчлон дээр одоо байх, орших тэр орон зай үүсэж байгаа тийм үү. Амьдрах тэр хүний хувьд ч гэсэнтэй амьдрах чадвар амьдрах боломж нь өгсөж байгаа байхгүй юу. За тэгэхээр яг одоо би хийм бэ? Би яг юу хийх ёстой вэ? Энэ амьдралын утга учир нь юу юм бэ? Би юунаас юу наас жаргал авах юм бэ гэдэг тийм асуултууд аяг төрдөг. За тэгвэл ер нь одоо 10 жилийн би ямар мэргэжил сонгох уу гэж бодож байгаа хүүхдүүдтэй дүүнэртээ зөвлөе. За мөн энэ амьдралаас ингээд аз жаргалаа хаанаас би аз жаргал яах вэ? Энэ амьдралын утга учир юу юм? Би яг юу хийх ёстой гэж бодож байгаа ах эгч нартаа тий найз нартаа зөвлөе. Мэдээж олон зүйлийг хүн хийж чаддаг байгаа тийм үү. За гэхдээ би яг ямар зүйлийг хийхээр бусдад ингээд тусалж чадчихээн. Тэ? За бусдад би юу хийхээр юу хийж чадчих би бусдад тусалж чаддаг вэ гэдэг талаараа бодох хэрэгтэй. За мөн би ингээд юм хийгээд энэ зүйлийг хийгээд би бусдад ингэж тусалснараа би өөрөө хэр зэрэг аз жаргал кайф авч гин гэдэг маш чухал байхгүй. Тэгэхээр энэ аз жаргал кайф авж байгаа зүйл чинь таны одоо дотор байгаа жинхэнэ та өөрөө байхгүй. Таны жинхэнэ тэр зүрх сэтгэл чинь байгаад тэр зүйлийг хийснээрээ тэгээ бусдад тусалснараа аз жаргалыг мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр та би одоо тэ ингээд зарим эцэг эхчүүд болохоор одоо болохоор ийм ажил ингээд нийгэмд илүү их хэрэгтэй ийм ажил мөнгө төгрөг олон гэд одоо яг ингээд нөгөө тооцооны байдлаар ингээд амьдрах гэдэг те.
Гэвч одоо нөгөө аз жаргал гэдэг зүйл бол тооцоол биш юм аа. Аз жаргал гэдэг бол угаасаа таны дотор энэ ямар хүн бэ гэдэг мөн чанар дотор ч байгаа аахгүй. Тэгэхээр аз жаргалтай амьдрахын тулд би юу хийж чадах уу? Нэгт. За хоёрт би энэ зүйлийг энэ чаддаг зүйлээ би ингэж хийснээрээ би бусдад тусалж чадж гин үү, тэ? Бусдад туслах нь чухал. За бусдад ингэж тусалснараа би аз жаргалтай болж чадж гин үү? Энэ зүйлийг би хийгээд нэгт би аз жаргалтай болж гин үү? Тэ? Бусад хүмүүс аз жаргалтай болж гин үү гэдэг бас аягүй чухал. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн гол хэлэх гэж байгаа зүйлийг та бүхэн бараг ойлгосон бах те. Гол нь энэ амьдралаа утга учир нь юу юм бэ? Би энэ амьдралдаа аз жаргалтай амьдрмаар хүн болгон аз жаргалтай амьдрах гэж энэ ороод л хэд төрж байгаа те. Аз жаргалын төлөө амьдарч байгаа. За тэгвэл би яаж энэ аз жаргалтай болох юм бэ гэдэг бол ерөөсөө амархан. Би юу хийж чадах вэ? Би бусдад яаж тусалж чадах вэ? Тэр тусалж чадж байгаа миний тэр чадвар надад аз жаргал өгж гин үү? Бусдад аз жаргал өгж гин үү? Энийг энийгээ олоод хийчих. Тэгвэл энэ ажил чинь таны энэ амьдралыг чинь жинхэнэ хийх ёстой үүрэг тий таны энэ амьдралыг чинь хийх ёстой даалгавар. Та үүнийгээ хийснээрээ аз жаргалыг мэдэрч байгаа гэсэн үг байхгүй юу? За та үүнийгээ одоо олоод үз, хайгаад үз тий. За миний хувьд бол одоо би өөрийнхөө энэ бодож байгаа энэ бодол юугаа тий хүмүүст ингэж хүргэж энэ гой сайхан мэдээлэл, эрэг мэдээлэл ингэж хүргэх тийм одоо тийм ажил хийснээр тий одоо хүмүүсийг ерөнхийдөө миний хувьд бол одоо юу гэх юм сэтгэлийн өргөж өгөх гэх юм уу дэм тий сэтгэлийн одоо дэм нөгөө магтах гэх юм уу. Гэтэ хуурам магтаал угаасаа хүний гай болно, хүнд гай болно. За тэгэхээр яг чин үннийг нь хүний яг мөн чанарыг нь хилээд хүнд сайн сайхан урам өгж ингэж яаснараа би өөрөө илүү аз жаргалыг мэдэрдэг. Энэ надад ч аз жаргал өгдөг. Тэгээ бусдад ч аз жаргал өгж тусалдгийг би өөрөө мэддэг. Тэгээ хүмүүс ч маш баярлаа гэдгээ илэрхийлдэг надад. За энэ бол миний амьдралын одоо гол хийх үүрэг. Энээсээ би өөрөө аз жаргал авдаг. Тэгээ энэ чадварч надад байдаг. Би үүнийг чаддаг тийм. Бусдыг. За тэгэхээр та бүхэн яг би хийм бэ? Би ямар ажил хийх ёстой юм? Би яг юу хийж чаддгийг би энэ ажлыг хийснээр би өөрөө аз жаргалтай болдгийм юм уу? Бусдад аз жаргал өгч чаддгийм үү энэ ажил? Тэгээ энэ тусламжаараа би чадчихна уу гэдгээ одоо анализ хийгээд те. За тэгээд одоо мэрэгжлийн хувьд ч тэр штэ. За эмч хүн эмчилж чадчихээн. За би чадчихин чадвартай нь те. За тэгэнгүүтлээ энэ ажлыг би хийснээрээ аз жаргал авч чадчихээн үү гэж тэр чинь чухал. Энэ аз жаргал гэдэг бол юугаар ч нөхөгдөшгүй те. Насаар ч таныг ингээл аз жаргалтай байлгах зүйл ахгүй юу. Тэгэхээр зүгээр л өнөөдөр за энэ хуулийн мэрэгжил их мөнгө олд юм байна. Тэгвэл би хуульч болчих. Ингээд тооцоол дээр бодохоор энэ бол угаасаа 1-2 жилээс хэтрэхгүй зүйл. Яагаад гэвэл таны мөн чанар биш байхгүй тэр. Тэгэхээр ямар ажил хийж, юу хийж тэр өөрөө кайф авч чинь бусдад тэр кайфаараа хийснээрээ тусалж чадчихээн үү? Тэ? За тэгээд угаасаа мөн чанарт дотроо байгаа зүйлээ хүн хийгээд ирэхээр хүмүүс таалагдана. Тэгээд тэр нь ч өөрт нь аз жаргал тэр энерги хүч болдог байхгүй юу? За өнөөдрийг энерги хүчтэй сайхан өнгөрүүлээрэй. За би юунаас энерги хүч авч जैन тэрийг та бүхэн бодоорой, тэгээ олоорой. За та бүхэндээ аз жаргал хүсье. Баярлалаа баяртай. Маргааш уулзъя.